Сайн байцгаана уу? Та бүхэндээ соёлч хүүхдүүд мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагааны тайлан танилцуулж байна. За манай бүлгийн зорилго нь хүүхэд бүрийг өдөр бүрийн зөв дадал сургаж, соёлч байдлыг нь дэмжин хөгжүүлнэ. За хүрх үр дүн нь сурагчдыг өдөр тутмын энгийн дадал сургах, эрүүл аж төрөх, аюулгүй амьдрах ухаанд сургахад дэмжлэг болсон байна. Манай бүлгэм энэ улиралд дараах үйл ажиллагааг сэргэжүүлэн ажиллалаа. Нэгд нь ариун цэвэр сахих дадал, гараа угаасан хүүхэд, цэвэрхэн ширээ, цэвэрхэн ангид бие дуртай гэсэн хүүхэд бүр хувийн болон орчны цэвэр байдлыг хэвшүүлэх үйл ажиллагаанд бас нөлөөлөн ажиллалаа. За энэ үйл ажиллагааг Дарин чулуун багштай 3 ангийн эмч бүлгэм ангиудаар 7 хоног бүр үзлэг хийж цэвэрч анги толгоныг шалгарууллаа. За хүүхэд бүр гарын ариун цэврээ сайтар сахиж, дөрөмт хувцас цэвэр нямбаа өмсөж, аяг тавг болон хэрэгж буй зүйлсээ цэвэр байлгаж чадсан ангиуд цэвэрч анги хам толноор шалгарлаа. Үүнд Эрдэнэ заяа багштай 1 анги, Наран Туяа багштай 2 анги, Энх Жаргал багштай 3 анги, 9 Эрдэнэ багштай 4 анги, Доохуу багштай 5 ангиуд шалгарсан байна. За энэ үйл ажиллагааг явуулахад дараах дүгнэлтийг гаргаж байна. Ариун цэвэр сахих дадлыг тогтмол хэрэгжүүлснээр сурагчдын хувийн ариун цэвэр мэдэгдэхүйц сайжирсан. Сурагчид гараа зөв тогтмол угааж хэвлэснээр гарын цэвэр байдал, эмх цэгцтэй байх байдал төлөвшсөн. Мөн дөрөмт хувцас цэвэр нямбаа өмсөж, хувийн эд зүйлсээ зөв арчилдаг болсон нь ажиглагдсан. За цаашид анхаарах зүйл нь сурагчдын ариун цэвэр сахих дадал сайжирч байгаа ч зөв дадал хэвшлийг доктортой хадгалж өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна. Үүнд гараа угаах, хумсаа авах, дөрөмт хувцас бүрэн өмсөх, өдийн цайны аяг халбага хэрэглэсний дараа сайтар угааж зориултын ууданд хийж хэвших, анги болон суралцах орчныхоо цэвэр байдлыг хамтдаа хамгаалж хог хаягдалгүй хичээллэж хэвших хэрэгтэй байна. За мөн дараагийн үйл ажиллагаа маань цүнхний жинд хяналт тавьж сургалт мэдээлэл өгөх байгаа. За энэ үйл ажиллагаа маань зорилго нь хүүхэд бүхэн биеийн жингийн 10% тэнцэх хэмжээний жинтэй цүнх үүрнэ гэсэн ойлголтыг өгч хүүхдийнхаа эрүүл мэндэд анхаарнаа. За бид энэ хичээлийн жилд 2 удаа цүнхний жин өгснөөр сурагчид хичээлдээ шаардлагатай хэрэглэхүүнээ сонгон авч явах, илүүдэл зүйл хийхгүй байх дадал төлөвшөж эхэлсэн. Мөн цүнхээ 2 мөрөндөө жигд үрж хэвснээр зөв биеийн галбир, эрүүл мэндээ хамгаалах ойлголттой болж байгаа нь харагдаж байлээ. За мөн дараах дүгнэлтийг хийж гин сурагчид сурах бичгээ хураалгасны дараах цүнхний жинг үзэж харьцуулал хийхэд сурах бичиггүй хэрнээ өөрөө хүнд жинтэй цүнх байна. Жишээ нь энэ 2 цүнх. За энэ ягаан цүнх нь хоосон байх үедээ 1 хил 930 г жинтэй байхад энэ хөх цүнх нь 2 хил 650 г жинтэй байна. Эндээс үзэхэд бас цүнхний өөрийнх нь жин хит өндөр байх нь хүүхдэд бас сөрөг нөлөөлөх юм байна гэсэн дүгнэлтийг гаргав. За цаашид сурагчид цүнхний жинг тогтмол хянаж шаардлагагүй зүйл авч явахгүй байх эцэг эхчүүд хүүхдийн цүнхний жинд тогтмол анхаарч хамтран ажиллах шаардлагатай. Ялангуяа цүнх худалдан авахдаа жин эвхтэй гой ганган цүнхнээс зайлсхийх хэрэгтэй. Хүүхдийнхаа эрүүл мэндийн төлөө хамтдаа ажиллаж байгаа бас эцэг эхчүүдтэй баярлалаа.
За анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.